Hi guys, хоб болохыг болонгийнхаа цоо шинхэн дугаарт тавтай морил. Oh my god guys, та нар маань бүр Ash Trevino-д амар invested болсныг би ажиглалаа. Маш олон хүмүүс одоо бараг миний бичлэг болгоны доор Ash яасан бэ? Ash хаагуур явна? Ash юу хийгээ хаана юу боснуулаад явж гинэ гэл айгүй их тиймэрхүү комментод харагдаж байгаа. Түүнээс гадна над руу бас айгүй их DM-нүүд ирж байгаа. Ash яасан бэ? Тэгээд Ash одоо жирэмсэн болсон гэсэн үнэн үү? Цаадах чи юу явж ингэж хүмүүс айгүй их асууж байгаа. Тэгээд та нарт маань айгүй сонирхолтой байх шиг байна. Би тэгээд та нарт ийм солиотой юм шиг галзуу юм шиг мессеж юм шиг chaotic юм шиг те ийм бас сонин character-ыг танилцуулж өгсөндөө тун таатай байна. За тэгээд Ash-ын тухай нэр бичлэг хийгээгүй маш удсан байна те нэг 2 3 бичлэг хийсэн баг те тэрнээс хойш ерөөсө бичлэг хийгээгүй яваадсан дээ цаадах чинь ч гэсэндээ яг хөрхий бас жоохон lay low хийсэн заяа. Нилийн хугацаанд lay low хийгээд нэг сүртэй ингээд Messi энэ байхгүй, Chiaro энэ байхгүй нилийн бас жоохон явсан. Гэтэ яг тэгэж lay low болохоос өмнө бас нэг галзуу бүр амар юмнууд хийсэн заяа манайхан би тэг өнөөдөр тэр тухайн ярина. Зүгээр та нарыг бүр бодоогүй юмнуудыг хийж байгаа заяа. Тэнгүүтээ яг lay low хийж эхэлсэн байгаа. Тэгээ нэг их яригдхай болсон. Тэгээ одоо буцаад одоо TikTok live зүйлдээ орж ирж байгаа юм шиг үлээ. Буцаад нэг Messi Ash хэврэ болж байгаа юм шиг байлаа. За тэгээ хэдүүлээ өнөөдөр ингээд Ash-ийн latest updates-нуудын тухай ярих болно өнөөдөр, окей? За тэгээ миний үзэгчдээс айгүй ингээд энэ Ash-т сонирхолтой те ингээд энэ Messi chaotic life-т сонирхолтой ингээд сонирхож үзэж байгаа хүмүүс зөндөө байгаас гадна миний нэг haters-ууд би ч бас haters-уудтэй штэ. Yes. Гэхдээ яг миний haters-ууд тийм одоо миний намайг дэмждэг хүмүүстэй харьцуулахад бол хамаагүй байгаа л да. Гэхдээ угаасаа бүхэл одоо юу яаж байгаа те онлайнаар ингэж олны нүдний өмнө интернет дээр юм хийж байгаа хүмүүс бол haters байх нь бол угаасаа гарцаагүй. Үнэхээр байх ёстой шүү дээ те. Тэгэд би haters-үүдтэй ч гэсэндээ одоо хайртай. Ягаад гэвэл та нар маань хэдийгээр намайг өгтлээ үзээ яддаг ч гэсэндээ үзээд л яваад байдаг шүү дээ те. Тэгэл айгүй гой комментнуудтай хараал маралтай гой комментнууд бичээл намаагаа ингээл одоо миний юуны алгоритмын одоо engagement-ийг өсгөөд байдаг. Тэгэхээр та нартай маш их баярлалаа. За тэгээ тэр хүмүүс маань бас ингээ намайг амар тийм одоо insult хийх гэж ингэж боддог юм уу яадгийн нэлээд 2 3 хүмүүс нэг тиймэрхүү коммент бичиж байгаа харагдахгүй. Өө чи юм уу бол өстой юу ч биш. Чи юм уу бол нэг тийм Ash Mash гэсэн нэг тиймэрхүү л сонин хүмүүсийг ярьж яав. Тэр хүмүүсийг л ярьж яв. Яг л чи таарсан амт ингээ заяа like do you think that's an insult? Like do you really think that's an insult to me? No honey, it's not. Амар намайг ингээл тэрүүгээр insult хийчих гэж бодоод идэг юм шиг байгаа байхгүй юу. Тэгсэн мөртлөө одоо Ash зүгээр яг нэг KR галзуу юм баа тий. Би яг үнэнгээс амар гэмт хэрэг хийсэн хэвээр хитэн октодыг хэвээр тэгж ингэж хүчинсэн энэ тэр хүмүүс одоо дэр энтертэй юмнууд ярахаар тиймэрхүү юм бичээд өөстө чи дэрийг ярьж явдаг үстэй гэж хэлдэггүй мөртлөө галзуу нэг жоохон chaotic life-тэй Ash-ыг ярангуудтай ингээл чи өстө Ash-ыг ярддаг нэг ийм төрлийн хүн like come on. Би одоо интернет дээр болж байгаа ялангуяа Америкт болж байгаа зүйлүүдийг cover хийдэг гэдэг бол та нар бол мэдж байгаа байх те. Тэгээд Америкт болж байгаа интернет дээр болж байгаа бүхэл chaotic зүйлүүдийг бүхэл хов живүүдийг ярих болно. Одоо ингээд сонирхолтой гэж хүмүүсийн айгүйх яригдж байгаа тиймэрхүү story-нуудыг бол ингээд cover хийгээд явах нь ойлгомжтой. Тэгэнгүүт намайг одоо айгүй тэрүүгээр insult хийх гэж бодоод байгаа юм шиг байна. Чи бол та Ash-аагаа л яриад яв. Тэгсэн мөртлөө тэр хүмүүс нь өөр үзээд байгаа байхгүй те. Өөр миний одоо Ash-ын тухай хийсэн контентуудыг үзээд яваад байгаа байхгүй. Тэгсэн мөртлөө тийм бичиж сууж байгаа. Oh my god, come up with a new insult, okay? Come up with something creative, something new. That's just so old news, okay? За ингээд хэлэх зүйлээ хэлснийхаа дараагаар одоо ингээд хэдүүлээ сайхан Ash-ийн latest updates-нуудын тухай ярьцгаая, okay? За манайхаа хип-хоп, rap урлаг ер нь хаана хэрхэн яах гэж үүснийг та нар мэдэх үү? Хип-хоп жанр 1970 оны үеэр New York хотын South Bronx хэсэгт үүсгэн байгуулагдсан байгаа. За энэхүү хип-хоп урсгалаараа дамжуулаад тухайн үеийнхаа нийгмийн том асуудлуудын эсрэг дуурч ирсэн байгаа. Одоо жишээ нь гэх юм бол gang violence, за эсвэл poverty, ядуурл гэдэг иймэрхүү том ноцтой асуудлуудын эсрэг дуу хоолойгоо хүмүүс хүргэж ирсэн байгаа. За манай Монголд ч гэсэндээ хип-хоп, rap урсгал орж ирээд нэлээд удчихсан байгааг та нар
мэдж байгаа байх. Манай Монгол залуучуудын маш их төлхөө сонсдог урсгалуудын нэг байгаа шүү дээ, тийм үү? За тийм манай Монголын хип-хоп, rap, trap урсгалуудыг сонирхож сонсдог залуустад болгох маш сайхан мэдээ байна. Тэрний юу гэхээр 5 сарын 10-ны өдөр маш гайхалтай тоглолт болох гэж байгаа юм байна. Монголын хип-хопын 3 үеийн томоохон төлөөлөгчд болсон Ice Top-ийн Kobe, Descent, Baller Gang, за тэгээд Trap King гэж яригддаг Гинжин нарын хамтарсан тоглолт болох энэ хүрээ хэмээх энэхүү bigger show 5 сарын 10-ны өдөр Social Pay Park-т болох гэж байгаа юм байна. За энэ гурван том артистуудаас нь гадна зөндөө олон guest artistууд очиж perform хийх юм байна лээ. Одоо жишээ дурдах юм бол Ice Top, Digital, D Batuka, Babar, CC, K, Jason, Mrs M, Fla, Vandy Bo гэх мэтчлэн маш олон guest artistууд байгаа. За тасалбарын хувьд гэх юм бол энгийн тасалбарын үн 80,000 төгрөг байгаа. Харин early bird буюу одоо эрт авах юм бол 50,000 төгрөгөөр авах боломжтой. За тэгээд fan zone ticket болохоор 150,000 төгрөг гэж байгаа. Харин VIP тасалбар 800,000 төгрөг гэж байгаа. За тэгээд тасалбарыг хаанаас авах вэ гэж юу? Тасалбарыг Ticket CG-ээс авах боломжтой. За тэгээд та нар маань хип-хоп урсгалыг сонирхож сонсдог бол энэхүү гайхалтай тоглолтыг 5 сарын 10-ны өдөр заавал очиж үзээд чихээ баясгаарай. За эхлээд ярих зүйл болохоор манайхаа энэ миний хамгийн сүүлийн аашин тухай хийсэн бичлэгийн дараахан болсон үйл явдлахгүй энэ ааш чи ингээл дандаа лайв дээр гарч ирээл ингээ хүмүүстэй battle хийдэг ч тий өөр одоо creators-уудтай ингээ battle хийнгүүд тэрүүгээр айгүй их мөнгө олдог гэж аахгүй энэ TikTok live хийдэг хүмүүс чи ингээл идэг штэ бүр ингээл дандаа ингээл за come on guys come on go hit the button гэл ингээл ингэдэг штэ тий тэр чи одоо тий өөрт нь ингээл мөнгө төлөө ингээ donate хий тэгэнгүүт нөгөө талд тэгээ нөгөө creator-т хийж байгаа одоо donate хийж байгаа хүмүүсээс их байх юм бол одоо илүү их мөнгнүүд нь одоо тэр одоо ash төшин гэсэн үг байхгүй тэгээ ийм battle гэдэг чинь бас юм учиртай тэгээ мөнгө л олох тийм нэг tool байгаа байхгүй ash нэг удаа ингээд live хийгээл battle хийгээ байж л нэг эмхтэйтэй өөр хүнтэй заяа. Тэгсэн чинь одоо нэг иймэрхүү лайв үзэж байгаа хүмүүс чинь бас ингээ join хийж болдог штэ ингээ request өгөөд join хийж болдог. Тэгсэн чинь нэг Zara гэдэг эмхтэй охин ороод ирж байгаа байхгүй ингээ лайв дээр нь. За тэр нь ямар хүн бэ гэхээр өчтөй айгүй утга учиртай. Энэ хин чин Ash чинь одоо inmate hopper гэдгээр алдартай болсон штэ. Тэгээ би та нарт тэр тухай бас ярьжсэн. Одоо ингээ шоронгийн хоригдлуутай заавал ингээ шоронд орчихсон хүмүүстэй ингээ албаар уулзаж учирч ингээ relationship-д ордог. Учраас inmate hopper гэдэг нэрийг авсан байгаа. Тэгээд нэг Isaiah гэж залуу байгаа. Зэ өөрөөх нь үерхчихсэн залуу. Бас л ингээ шоронд байсан. Тэр чинь нөгөө нэг юу ахгүй манайхан бид танарт хэлжсэн шүү дээ. Ингээ өөрөө 15 таа байсан гэлөө 16 таа байсан билүү. Тэгсэн чинь яг тэр Isaiah гэдэг одоо өөрийнх нь ex нь хамгийн анх танилцахтаа болохоор ингээд тэр Isaiah нь бүр 7 молоох настай байсан. Тэгээ өөрөө 15 настай байсан. Тэгээд тэр үед ямар хөөрхөн хүүвэ энэ төр гэж харж марж ийснаа. Тэгээд нөгөө нэг Isaiah шоронд орсны дараа тэг ингээд яг нас биенд хүрээ шоронд орсны дараа ингээд яг уулзаж учраад ингээд relationship орсон байгаа. За тэгээд тэр Isaiah гэдэг залуу нь яагаад ингээд шоронд орсон бэ гэхээр өштэй те. Одоо 7-Eleven энэ төр гэж байдаг штэ. Gas station дээр байдаг иймэрхүү жижигхэн дэлгүүрүүд те. Тим одоо gas station-ы дэлгүүрийг дээрэмцсэн байлээ. Нэг 2-3 залуучуудтай нийлж агаад юм бүлэг дээрэм хийсэн байна. Гэхдээ одоо armed robbery буюу бүр яг ингээ буу мод тулгаж агаад те ингээ дээрэмцсэн зүйл болсон байгаа. Тэгсэн чинь одоо хамт явж байсан нэг залуу нь тэр gas station-ы эзэн залуу байгаа хгүй эзэн залуу яг тэр cashier дээр өөрөө ажилладаг. Тэр залууг нь ингээд буудаад алчихсан. Одоо тэгэхээр одоо armed robbery gone wrong гэсэн үг байхгүй те бүр ингээд зүгээр нэг дээрэмдээд явах биш бүр улам ингээд бүр ингээд хүн амны хэрэг хүрчихсэн байгаа хгүй. За гэхдээ яг Isaiah гэдэг залууч яг үнэнгээсээ өөрөө яг буугаар тэр хүнийг будаагүй ч гэлээдээ ингээ хамсаатан болчихж байгаа штэ. Ингээ нөгөө хамт явж исэн дээрэм хийжсэн залуу нь ингээ будчихсан учраас. За тэгээд баригдаад шоронд орсон байгаа. Тэгэхээр ер нь ингээд armed robbery хүн амны хэрэг тусалсан энэ гэдэг хэрэгээр ингээд шоронд орчихсан байгаа тий. Тэр үедээ ингээд шоронд орсон байхдаа Ashтай ингээд танилцаад тий. Танилцах чи явах тий ингээд Ash чинь одоо энэ залууг урд нь жоохон бахт мэддэг байсан болохоор ингээд шоронд орцсыг нь мэдээд ингээд цахаа махаа бичээд ингээд харилцаанд орсон байгаа байхгүй. Угаасаа энэ чинь бүр ингээд шоронгийн хоригдлуудтай тий ингээд бүр романтик харилцаа үүсгэх үнэн амар одоо өвчтэй донтой хүн учраас тэгээд тэгчихэж байгаа байхгүй. За тэгсэн чинь одоо энэ Zara гэдэг одоо лайв дээр нь join хийсэн эмэгтэйгээд байгаа шүү дээ охин. Тэр охин чинь яг тэр нас барсан алуусан хүний охин нь байгаа байхгүй. Тэгээ тийм учраас энэ охин орж ирээд одоо Ash-ыг жоохон call out хийх гээд те чи одоо ийм арчаагүй эмэгтэй болохоор одоо ингээд
хүн алсан тэгээ миний аавыг алсан ингээ хүнтэй ийм inmate одоо romantic харилцаанд ороод ийм inmate hopper байгаад тэгээ ингээд явж байгаа. Тэгээ дүнгүүтээ зүгээр ч тэгчдгүү тэгээ энэ би танаар дурдан ч гэсэндээ хэлжсэн тэгээ ааш чи одоо ингэж шоронгийн хориглоодтай харилцаанд орохоос гадна ингээ лайв дээр ороод заавал тэр нэг шоронгийн хориглоодынхаа хийсэн гэмт хэрэгүүдийнх нь хохирогчдыг дандаа ингэж муулдаг байхгүй. Одоо хэрвээ хүн хүчнсэн эмгтээчүүдийг хүчнсэн байвал за тэр одоо баг хүчнүүлэхтэй таарч исэн амтнч гэж ярьдаг ч юм уу те. Өө тэр өстө алуулахтаа таарсан хүн байдаг ч энэ төр гэл тэгэж айгу хохирогчдыг нь доош нь хийж ярьдаг ба. Яг тийм маягаараа дандаа тэр нэг Айзагийн одоо тэр орооцолсон гэмт хэрэгтэй тэр насурсан хүний тухай айгу муухай юм ярьдаг байсан байхгүй юу. Тэгсэн чинь одоо энэ Zara гэдэг охин яг тэр лайв дээр нь join хийж байгаа ингээд Ash Trevino-г call out хийж байгаа. Тэгсэн чинь Ash бүр тэр лайв дээр амар бүр арай л дэндүү байсан заяа. Шууд ингээд өөрийгөө өмөрөөд хин Isaiah-га өмөрөөд заяа. Бараг танаа аавч өстө deserved it те. Танаа аавч үнэхээр өөхөх хэрэгтэй байсан, ёстой байсан, өгсөн ч болсон гэсэн ухааны юм яриа заяа. Oh, he deserved it. He deserved everything he got. Энтэр гэж мэгэж яриад заяа. Тэнгүүтээ одоо тэр аавынхаа нэр нь Muhammad гэдэг нэртэй заяа. За ер нь бол Америкт иймэрхүү 7-Eleven ч юм уу тиймэрхүү gas station дэлгүүрүүдийг, gas station-уудыг бол ажилуулдаг хүмүүс нь бол ихэвчлэн одоо араб хүмүүс эсвэл энэтхэг хүмүүс байдаг байхгүй юу? Энэ бизнест бол ихэвчлэн тиймэрхүү хайрсны хүмүүс байдаг, үндэсний хүмүүс те. За тэгэнгүүт тэр нөгөө нэг аавынхаа нэр нь яг тэр алуулсан хүнийх нь нэр нь Muhammad гэдэг нэртэй байж тэгэхээр одоо Middle Eastern араб хүн гэдгсэн үг шүү дээ те. Тэгсэн чинь бүр ингээд тэгж хэлж байгаа байхгүй юу? Танаа аав чинь Muhammad гэдэг нэртэй наа Muhammad гэдэг нэр чинь лав англи нэр биш те. Чи өөрөө мэдж байгаа үстэй энэ төр гэл тэгснэ. Танаа аав чинь баг Muhammad гэдэг нэртэй юм чинь тэр 2001 онд болсон 9 сарын 11-ний өдөр болсон тэр нөгөө нэг хоёр Twin Tower-ыг террорист бүлгийнхаа ингэж нураасан шүү дээ те. Онгоцоор сүрүүлсэн. Тэр хэрэгт баг орооцолдчихсан үгүйг бид нэр мэдэхгүй штэ. Бараг мөн баха. Яг бол нэр нь Muhammad юм чинь. Гэж мэгээд амар тийм муухай инсультуудыг хэлжсэн. Muhammad, right? How do you know that he wasn't the one behind the He tried to do the bro. There was a lot of that were in the just saying. Тэнгүүдээ ингээл яг араб гэдэг дээр нь ингээл төрүүлэл айгу тиймэрхүү юм хэлээл. Өө та нар ингээл тэ одоо чиний Мухаммад гэдэг нэр л угаасаа юу биш штэ. Англи нэр биш, одоо испани нэрч биш, тэ хиспаник ч биш. Тэгэл угаасаа ямар гэдэг нь бол мэдэрч байгаа үстэй гэл тэрийг араб гэдэг дээр нь бас айгу их тэгэж insult хэлээл. Тэр Мухаммад гэдэг нэрэн дээр нь insult хэлээл дээл аав чинь баг өөхтэй таарсан. Би одоо баг тэр Айзаигийнхаа одоо талд байна те баг гим тэрийг хийсэн зүг болсон гэсэн ухааны юмнуудыг амар их тэр охин л ингэж insult хийжсэн. Well, you know what? Your dad deserves everything that he got. Okay, your dad deserves everything that he got. Your dad deserves. You are too fucking grown for that. За тэгэнгүүт тэр өдрөөс хойш oh my god. Бүх хүмүүстэй баг Ashт зориулаад ингээд нөгөө нэг юу яагаад байдаг те. Donate хийгээд байдаг. Live дээр нь donate хийгээд байдаг хүмүүс хүртэл бүр үнэхээр за боли ёстой бүр арай л хэтэрлээ. Тэ энэ бол бүр ингээд насварсан аавыг нь ингэж доромжлоо. Тэгээ бүр ингээд зөвхөн аавыг нь доромжлохоос гадна тэгээ бүр ингээд бүхэл бүтэн араб хүмүүсийг ингээд доромжилж байгаа бидтэй тэгээ бүр ингээд бараг л бүх араб хүмүүс л бүгдээр террорист ухааны юм ярьчихж байгаа. Тийм болохоор ингээд хүмүүс бүр ингээд Ashley cancel гэдэг бүх хүмүүс ингээд яриад л бүгдээр Ashley cancel дээ. Энэ тэрэгэл бөөм болоо тэгээд TikTok руу холбоо барьж эхэлсэн хүмүүс бүр TikTok-ийн одоо нөгөө нэг headquarter руу холбоо бариад одоо энэ аккаунтыг бүр ингээд ban хий энэ одоо creator-г шууд ингээд ban хийгээд бүр perma ban хий гэж байгаа байхгүй perma ban гэдэг чинь одоо permanently ban хийх буюу бүр мөсөн одоо аккаунтыг нь delete гэсэн үг. Заримдаа нааш ингээл дандаа юу яаж яадаг штэ аккаунт нь ингээд delete хийгддэг. Тэгсэн мөртлөө ингээд дахиад 2-3 хоногийн дараа ингээд ban unban хийгдчихдэг тий. Энэ удаа болохоор бүр ингээд perma ban буюу дахиж хизээч энэ хүн одоо TikTok дээр ямар ч тийм аккаунт нээж чадхааргүй болгоо гэдэг тийм зүйлийг одоо TikTok-оос хүсэл бөө юм болсон ба. За тэгсний дараагаар одоо хин Ash гарч ирээд уучлалт гуйсан гэхдээ Zara гэх тэр охиноос нь уучлалт гуйгаагүй. Тэр гэр бүлээс уучлалт гуйгаагүй. Тэ тийм намайг тийм юм ярьсанд уучлаарай гэж хэлээгүй. Зөвхөн өөрийнхөө followers-уудаас би арай жоохон дэндүү хитрхи юм ярьчихжээ. Би ингээд өөрийнхөө баг followers-уудыг ингээд let down хийсэндээ уучлалт гуйж ингэж өөрийнхөө followers-уудаас уучлалт гуйсан. Crazy, right? Okay, guys. So this is going to be the only time that I talk on this. So what happened last night, some things were said, shouldn't have been said. I apologize for my actions. I apologize for everything. If I offended you, I apologize. Those are not my intentions. She disrespected me
first. So all I knew was to defend myself. And, you know, when you throw something at me, I'm going to throw something back harder. And that's all I know to do. За түүнийхээ дараа ямар галзуучлаатай зүйлүүдийг хийсэн бэ гэхээр өөртөө Ash Houston явсан ба өөрөө бол Техасын нэг Далластай ойрхон нэг жижигхэн таунд хотод амьдардаг. Гэхдээ одоо өөрийнх нь лайв дээр гарч ирэл нэг удаа би одоо Houston явах гэж байгаа гэж амар яриад тэгэл хүмүүс яах гэж явах гэж байгаа энэ гал тэгсэн чи би өөртөө найзандаа очих гэж байгаа. Би бүр ингээд бүтэн 1 сар байна гэж мэгэлсэн аахгүй юу? Найзтайгаа ингээд бүр ингээд найзтайгаа айгуу гоё ингээд гэрт нь 1 сарын хугацаанд ингээд hang out хийгээд амьдрах гэж байгаа гэж ярьсан байхгүй юу. Тэгэл хүмүүс чи тийм найзтай байсан юм уу Houston энэ дэр гал гайхаад тэгсэн чинь guys like that was her online friend. Өөрөө зүгээр тэр амар суртай ингээд миний найз энэ дэр гал ярьсан шүү дээ. Тэгсэн чинь зүгээр тэр эмэгтэйтэйгээ онлайнаар одоо энэ юугаар TikTok дээр танилцсан. Тэгээд танилцаад одоо 1 сар л болж байгаа. Тэгээд анх удаага ингээд би бинийгээ харах гэж байгаа заяа. Яг real life тэ ингээд царайгаа талбад анх удаага харах гэж байгаа. Тэгэд нэг сүртэй ингээд амар өөрийнх нь хамгийн дотны амьдралынх нь найз юм шиг яриад би найз дээр очиод 1 жилийн хугацаанд биш 1 сарын хугацаанд байна гэж зүгээр нэг онлайнаар TikTok дээр танилцсан нэг хүн нь. Okay. I'm doing me for a month. Go ahead and clip that because I said that. Yes, for a month I will be where I'm at. I will not be with my kids. I will FaceTime them, but that's it. This is my bestie's house and I am living here. Тэгээ тэр найзандаа очсон. Тэгсэн чинь тэр найз нь угаасаа өөрийг нь 1 сар бүтэн байлгаагүй. Өөрөө л ингээд хошгороо тэгээ яриадсан мөлий би бас та 1 сар байна гэд. Тэгээ угаасаа нэг удаагүй нэг 7 молоо хонсноо бараг үгүй бах заяа. Тэгээ тэр үеэр бүр амар их лайв хийжсэн. Тэгээ тэр лайв хийхдээ бүр ингээд oh my god, she was like so drunk. Бүр баг лайв болгон дээр амар ингээ ууж муцсан заяа ингээл амар согтуу өстой амаа ингээл slur хийгээл заяа нэг ам нь ингээл зурж мөрөө гэл үгээ slur хин гэж яддаг штэ тэ. Тиймэрхүү юм ягаал I gotta go pee. You gonna come me cigarette? I got to go pee. Are you gonna come me or not? Тэнгүүдээ бас нэг залуутай очсон байгаа байхгүй юу? Тэр залуу нь тэнд аль үшин очсон байсан тэр байшинд нь. Тэгээ тэр залууга харуулаад заа нэг амар юм шивэс мэст нэг залуу бас нэг тийм Hispanic залуу байгаа байхгүй юу? Тэгэл тэрийг өөрөөр тайлбарлахдаа бол үгүй эн чинь одоо миний bodyguard. Тэ миний би хамгаалагч аамаа гэрээд авахгүй. Гэтэ that doesn't make sense. Яг тэгвэл хэрвээ өөрийнх нь үнэхээр bodyguard байсан бол анхнаасаа тэр өөрийнхөө хотоос Houston руу ингээд жолоо бариад drive хийгээд 2-3 цаг drive хийж явж байгаа штэ. Тэгэж явахдаа тэр bodyguard өөртөө хамт авчирна үстэй тий. Үнэхээр тэгэж одоо тийшээ явахдаа айж байгаа бол тий. Би хамгаалагч хэрэгтэй байгаа бол тэгсэн чинь тэр bodyguard нь аль үшэнэ ганцаараа тэр Houston руу яваад очсон байхгүй тэр байшин руу. Тэгээ тэр одоо байшинд нь байхад нь өөрийг нь хамгаалах гэдэг юм хайшаа. Тэгэл тэр залууга бас ингээд лайв мавда амар оруулж моруулаад заяа. Тэгсэн чинь яг хүмүүс ингээд анзаараад байхад зүгээр нэг bodyguard нь гимээргүй заяа. Амар тийм жоохон тийм flirty ингээд хоорондоо ингээд ийм харилцаатай байгааг нь бол хүмүүс ажигласан баа. Тэгээд та хоёр ингээд тийм sexual холбоотой юм уу, янз бүрийн байгаа юм уу? Угаасаа наа чинь зүгээр bodyguard бол биш вэ энэ төр галтай. Тэнгүүд нэг өөрөө жоохон smitten байгаад no гэж мэгэл заяа. Thank you. What? Turn off the light. You're not gonna add to that either. I'm just kidding. They look cute together. Thank you. Smile. You could be my husband. Тэгсэн чинь манайхаа тэр bodyguard-ийн заяа одоо найз охин нь live дээр TikTok дээр одоо энэ Ash-ийн live-ыг харсан болохоор ингээд өөрөө TikTok дээр гарч ирээд би тэр залуугийнх нь одоо ингээд найз охин нь тэгээ наад залууч нь бол ингээд taken he's my man тэ миний залуу тэгээ би ингээд наад залууч ингээд найз охинтой байхад энэ Ash ингэж ингээд дандаа ингээд найз охинтой их нэртэй хүмүүсийн араас залуучуудын араас явж ингээд тэр залуучуудыг нь булаадаг гэж тэгж гарч ирж ярьсан байгаа. Тэгэл тэгсэн чинь нөгөө Ash үгүй бит хоёрын хооронд юу ч болоогүй молоогүй гэл like be fucking for real. I just happened to hear a voice that sounded familiar, but paid no attention to it because it was just like probably in my head. So then it happens again. I hear the same voice and then I see a familiar face pop up on her live. So it just happens that it's the guy that I've been talking to for the past 5 months.
It just baffled me. It literally made me sick to my stomach and was disgusted. За тэгээ түүнээс гадна бас яг тэр нэг Хьюстонд байж байхдаа ингээл нэг тэр айлынх нь л одоо тэр одоо өөрийнх нь найз гэдэг ааштай тэр найзынх нь л одоо дүүн ч юм уу юун ч юм нэг залуухан залуу байгаа байхгүй тэр залууг ингээл бүр ингээд амар херон хийгээд байгаа харагддаг заяа тэр залууг бүр ингээд 50 байхгүй ингээл лайв дээр те хинээ чи яхан хаана унтахаа энэ тэр гэж мэгэл чи тэр би яг чамтай ингээ хамт унтаж болно штэ энэ тэр гэж мэгэл тиймэрхүү тоглоом хийгээл заяа бүр үнэнгээсээ тэр залуу руу ингээд херон хийгээд авахгүй. Гэтэ тэр залуу нь бол угсаа амар тийм uncomfortable байгаа нь харагддаг заяа. Ингээд сонсогддог ярьж мэрж аанаа ингээл ингээд жоохон өөрөөсөө холдуулах галтай. Тэр нэг асууж байгаа сонсын асуултанд ингээл нэг хариулахгүй ингэж мэгэл өнгөрөөгөөд байгаа байхгүй юу. Тэгтээ бүр ингээ айгу. Тэгээ угаасаа нэг залуу хүмүүсийн араас явдаг штэ энэ ааш чинь те. Тийм учраас нэг тийм залуу хүн харчаал ингээд шүсээ гожулсан л юм шиг байлээ. За тэгээ манайхаа удалгүй тэгээд энэ Хьюстонаас явсан байгаа. Гэрлөөгөө буцаад очисон байгаа. Тэгээд ойлгомжтой угаасаа тэр найз нь тэгж бүхэл бүтэн 1 сар энэ галзуу аашиг тэгж гэртээ байхгүй шүү дээ үн төлбөргүй те. Тэгээ за гэрлүүгээ явсан байгаа. Тэгчгээд нэг шин залуутай боллоо. Тэр залуу нь бас 23 настай заяа. Дандаа л ер нэг иймэрхүү залуу хүмүүстэй явж байгаа шүү дээ. За тэгээ тэр 23 настай залуухан залуутайгаа ингээд гэртээ лайв хийж авахгүй юу. Тэгээд за яг өөрийнхөө царайг л ингээд харуулаад байж байгаа юм л та. Тэгсэн чинь цаана ингээл тэр залуу нь ээжтэйгээ ингээд уцаар хэрлээд байгаа байхгүй юу. Ингээл амар ингээл ярьж байгаа байхгүй ээжтэйгээ yo bro dude, I'm 23 years old. Like, dude, stop it. Why do you want to know my location? Dude, stop, bro. Be for real. Гэж мэгэл ээжтэйгээ тэгэж ярьж ингээд та нар зүгээр бодоод төсөөлөд үзтээ. Like, bro, dude. Энтэр гэдэг үг чинь бол ингээд зөвхөн найзууд дагаал тэгэж ярих үг. Тэгээд одоо манай монголоор бол те хамаа гэж ярьж байгаатай адилхан заяа. Одоо та нар ээжтэйгээ хүй хамаа андаа болоо штэ чи одоо хамаа андаа гэж ярьж ингээд зүгээр just imagine зүгээр бодоод үзтээ амар газтай тий. Тэгэл бүр ээжтэйгээ амар ингээд хэрлээд байгаа хгүй уцаар нөгөө ээж нь чи одоо хаагуур яваад байгаа юм бэ энэ тэр гэсэн юм шиг байгаа юм заяа. Магадгүй тэр лайв аашин лайв майвыг харсан байх. Тэгэд чи одоо хаагуур яваад байгаа юм бэ энэ тэр гэл тэгсэн чи нөгөө залуу ээжтэй миний хаана явах ямар хамаатай би 23 настай хаана явсан яадгийн. Миний одоо яах гээд байгаа миний локейшнийг харах гээд байгаа юм уу хайшин би баарнд байна тэр гэж мэгэл заяа. Амар ээжтэйгээ тэгэж ярьж байгаа хгүй. Тэгэл ааш ичигчгүй тэр залуун те өөрөөх нь одоо явуулж байгаа залуу нь ингээ ээжтэйгээ тэгж ярьж гэдгийг ингээд ичигчгүй ингээд интернетэд те сонсогчтой одоо үзэгчтэй ингээ сонсуулаад байгаа байхгүй мьют энэ төр хийчихгүй амар газтай. No, I'm not. I'm at the bar. I'm at the bar, dude. Me out, bro. She thinks I'm with fucking. Bro, I'm not with no fucking mom. Leave me, bro. Are you fucking serious right now? You come at me like this? Nobody. I'm at the bar. I'm at the bar. You want my location, dude? Bro, I can't FaceTime you. I don't got FaceTime. I don't got FaceTime, Mom. You're acting crazy, dude. I'm finna block you. I'm finna block you, dude. You're acting crazy. I'm 23 years old. You're tripping about what the fuck I'm doing. I'm not doing shit. Bro, you are tripping, dude. I got people on the other line blowing me up. За тэгсэн ч удалгүй манайхаа түүний дараагаар яасан гэж. Oh my god, this is crazy. Энэ бол хамгийн crazy зүйл. Би бол аашааг арайч ийм зүйл хийн гэж бодоагүй. Арайч. За гэтээ яг урд нь нэг иймэрхүү зүйлүүдийг хийжсэн. Гэтээ энэ бол үнэхээр next level. Урд нь бол та нар мэдж байгаа байх те. Ааш Сантостойгоо нэг удаа ингээд тэнгисж агаад өөрийнхөө нөгөө нэг nipples тэ өөрийнхөө нөгөө хөхнийхөө тавчийг өөрийнхөө pepperoni-г харуулчихсан байгаа. Тэгснэ дараад нь яг нэг би та нарт бас хэлжсэн дээ нэг яг лайв хийжснаа ингээд яг камернаас гарангуудаа өөрийнхөө нэг rose toy байдаг штэ нэг sex toy тэрийгээ ингэж авчиж бол ингээд яг камерт харагдахгүй байгаа ч гэсэндээ ингээд өрөөний буланд Сантостой FaceTime хийж байхдаа ингээд тэрийгээ хэрэглээл ингээд янз бүрийн дуу муу аваа гаргаадсан те. Тэд нар байгаа. Гэхдээ энэ бол үнэхээр одоо миний ярих гэж байгаа бол үнэхээр next level. Ягаад гэвэл үнэхээр шууд камерны өмнө хийдэг. За та нар маань Jump to Japan гэд урамшуулалтай суглаатай ийм сонирхолтой хөтөлбөрийн тухай сонсноо. Та нар маань бүгдээрээ л Cup Noodles брендийн бэлэн гоминг идэх дуртай байх гэж бодож байна. За тэгэхээр энэхүү суглаад хөтөлбөрт оролцохын тулд Cup Noodles гомингийн
дурын төрлөөс 2 ширхгийг CU, GS25 болон бусад сүлжээдэлгүүрүүдээс худалдаж аваад худалдан авалт хийсэн баримтаа бүртгүүлээд оролцох боломжтой. Хэрэв худалдан авалтаа CU эсвэл GS25-аас хийж байгаа бол кассан дээр аппликейшноо уншуулснаар суглааны ирэх автоматар үүсэх байгаа. Харин бусад сүлжээдэлгүүрүүд болон супермаркетуудаас худалдан авалт хийсэн тохиолдолд худалдан авалт хийсэн баримтынхаа зургийг woobox.com хэмээх энэхүү сайт руу оруулж бүртгүүлснээр суглааны ирэх үүсэх байгаа. Тийм манайхан CU эсвэл GS25-аас худалдан авалт хийчихэд тэрнийхээ баримтыг одоо энэхүү woobox гэдэг вебсайтанд оруулах юм бол суглаа хүчингүй болно шүү. Түүнээс гадна нэг ширхэг кап нөрөөл авсан тохиолдолд эсвэл өөр зүйлс авсан одоо энэ баримтуудаа woobox-д оруулах юм бол бас суглаа нь хүчингүй болно гэдгийг сайн анхаараарай. За тэгээд та нартай суглааны шагналуудаас дурдах юм бол Playtime 2025 фестивалийн ticket, за тэгээд Nintendo Switch, Vans brand-ийн voucher, Converse brand-ийн бас voucher, тэгээд Cup Noodles fan gift, мөн Япон аялах эрхийн бичигэд ийм гайхалтай бэлгүүд таныг хүлээж байгаа. За тэгээд Jump to Japan гэдэг энэхүү сонирхолтой суглаад хөтөлбөр нь 3 сарын 15-наас эхлүүлээд 5 сарын 30-ны хүртэл үргэлжлэх байгаа. Тэгэхээр та бүхэн маань боломжоо алдалгүй энэхүү суглаад хөтөлбөрт оролцоорой. Яасан бэ гэхээр өштэй яг энэ 23 настай залуутайгаа заяа манайхаа лайв дээр байж байгаа байхгүй. Гэхдээ өөрөө ганцаараа ингэ лайв хийгээгүй. Бас нэг эмхтэйтэй heartbreak-ийг бас нэг өөрийнх нь дандаа battle хийдэг нэг найз эмхтэй ногоон заяа бас л нэг одоо TikTok дээр лайв хийдэг эмхтэй охин. Тэр охинтой ингээ лайв хийгээл battle хийгээл байж лаа заяа. Ааш болохоор ингээ орон дээр ингээ хэвтэрсэн байгаа байхгүй. Тэгээд өрөө нь ерөн жоохон харанхууд заяа ингээ нэг тийм dim lightтай заяа. Тэгээд ингээд гэтээ өөрөө ингээд орон дээр хэвтэрсэн байгаа нь харагдаж байгаа. Тэгсэн чинь л ингээл амар сонь дуу гаргаал заяа. Гэл ингээл нөө нэг moan хийгээл тэ одоо нэг хүн яг бэлгийн харилцаанд орж байхдаа ямар шуган noise гаргадаг үлээ та нар зүгээр тэгээ imagine хийчих заяа. Тэгэл тиймэрхүү дуу аваа гаргаал тэгээ амар сонь facial expression гаргаал яг нэг хүн sex хийж яхад тэ ингээ бэлгийн харилцаанд орж байхад ямар шуган facial expression гаргах вэ гэдгийг та нар зүгээр төсөөлчих заяа. Яг тийм facial expression-ыг ингээл гаргаал яг камерын дээр заяа. Тэгэл тийм дуу аваа гаргаал. Тэгэл одоо өөрөө ингээ хэлж байгаа байхгүй ингээд нөгөө залуу нь яг юу яагаад байгаа гэж одоо fingering her, okay? Одоо гараараа тэр залуу нь одоо энэ ашиг юу ажисан гэсэн үг. Okay, you know what I mean. You know what I mean. I don't have to say it out loud. You know what I mean. Тэгээ би нэр манайхаа энэ бичлэгийг бол ингээ оруулж болохгүй. Намайг заримдаа ингээ хүмүүс иймэрхүү зүйлүүд ингээ ярьж байхад тэ ингээл тэр бичлэгийг оруулахгүй ямар ч одоо юугүй юм бэ штэ тэ сонирхолгүй мэн юу болж байгааг мэдэхгүйгээд манайхаа би оруулмаар байвч тэ иймэрхүү sexual дэндүү хитрхи sexual юмнуудыг эсвэл янз бүрийн болохгүй бүтэхгүй юм ярьж байгаа зүйлүүдийг оруулахаар эн чин YouTube чин community guidelines гэдэг юм байдаг. YouTube чин ингээд энэ YouTubers-уудын одоо контентуудыг бүр үргэлж ингээд хянаад байж байгаа штэ. Тийм учраас бол ингээд юу иймэрхүү зүйлүүдийг бол оруулж болохгүй guideline ингээд зөрчсөн байна гэж үздэг байхгүй юу. Тийм болохоор ингээд шууд taken down хийгдэх ч юм уу тиймэрхүү зүйлүүд болдог учраас би угаасаа оруулж бүтнээр нь тэгж оруулж болохгүй. Би зүгээр ингээд дуугийн саундыг нь хааж агаад зүгээр ингээд энд оруулахыг бодъё заяа. Яг оруулах үгүйг мэдэхгүй байна. Гэтэ оруулвал би зүгээр ямар ч дуу муугүйгээр ингээ хальт оруулна, окей? За, тэгээ та нар өөрснөө үзмээр байгаа бол Twitter дээр явж байгаа харагдсан, Reddit дээр явж байгаа харагдсан. Та нар зүгээр Ash Trevino гэд хийгээд бичгээд бол ингээ гараад ирнэ, окей? За, тэгээ тэрийг бол үзээд ч хэрэггүй дээ амар шижгэн байсан, окей? За, ямар ч гэсэн тэгээд байж байгаа байхгүй. Тэгээ нөгөө нэг heartbreak гэх нөгөө охин бүр ингээл энийгэл oh my god гэл би тэг бүр ойлгохгүй байхгүй. Яаж ингэж хамт ингэ battle хийгээ live хийгээ байж байгаа хүн нь ингэ getting fingered тэг ингэ бүр ингэ sex хийгээ байж хат те зүгээр ингэ байж чаддаг өнө battle хийгээд те oh my god бүр ингэ шууд юуныхаа олонний нүдний өмнө ингэ юу ачиж байна л гэсэн үг штэ. Бэлгийн харилцаанд орчиж ингэж байгаа байхгүй. Тэгэл тэр гаргаж байгаа царай марай facial expression тэр moaning oh my god it is truly disgusting. It's so disgusting. Like баг OnlyFans баг porn юм хашийн те. Тим юм хийсэн маа. Үнэхээр next level байгаа зү те. This is the stuff you're supposed to do offline, not on. I know, but I try to tell him, but he's so young. Like, I'm just kidding. He doesn't understand that. Babe, stop. Offline, Ashley. Oh, but all these bitches thought I was ugly, right? I couldn't get nobody, right?
За тэгээд тэ хүмүүс oh my god гэх тэг хүмүүс бүр ингээ гайхаад байгаа хгүй. Яаж тэ юу ядгийн болоо ийм хүмүүс ийм бараг зүгээр л жинхнээсээ TikTok дээр ингээд одоо хүмүүсийн нүдний өмнө ингээд юу ачиж гэсэн үг шүү дээ. Бэлгийн харилцаанд орчиж байна. Тэгж яагаад ерөөсөө ийм аккаунтууд одоо Ash энэ ингээд taken down хийж, ban энэ хийж тэ одоо аккаунт нь ингээд delete энэ хийхдэггүй байгаа мөртлөө хүмүүс зүгээр зарим ингээд одоо content creator хүмүүс зүгээр одоо юм идлээгээд аккаунт нь ban хийчих гэж байгаа хгүй. Юм идсэн чинь тэр амных нь одоо гаргаж байгаа noise нь арай тийм дэндүү sexual band гэдэг ч юм уу. Эсвэл нэг одоо банан идэж ангууд нь те банан чинь жоохон сонио харагдаж байна тэр гэдэг тэгээд delete хийждэг гэж байгаа хгүй. Эсвэл зүгээр нэг хувцас сольж байгаа те ингээ хувцсаа ингэж үзүүлдэг хүмүүс байдаг шүү дээ. Би ийм хувцас авсан, тийм хувцас авсан гэл те. Тэгэл нэг тийм haul хийж байгаа хүмүүс ингээл нэг тийм crop top энэ төр өмссөн байл на crop top чинь бол ингээ арай дэндүү skin гаргаж ийн одоо тийм sexual юм ингээ taken down хийчихдэг гэж байгаа хгүй. Тэгж яагаад ингээ Ash бол үнэнгээсээ бүр ингээд те лайв дээр ингээд юу яаж ахт те ингээд хийхдэггүй байгаа хгүй. Ерөөсө байн хийхдэггүй ингээд байгалаад. Тэг хүмүүс бүр тэрэн дээр амар ингээд уралж исэн. Миний баг зүгээр жижиг юм хингүүд taken down хийдчихдэг. Тэгж яагаад Ash бол яг үнэнгээсээ бүр гайдлайныг зөрчөөд те ингээд олны нүдний өмнө секси гэж байдаг гэдэг те. Тэрнээс болоод бөө юм басан маа хүмүүс одоо энэ эмэгтэйг одоо те энэ интернетээс холдуулаач, утсыг нь аваач, те энэ TikTok-ыг нь хаагаач гэж бөө юм басан маа. За тэгээд та нар санаж байгаа бол Ash-ын нэлийн дотных нь найз байсан те. Бас л TikTok-оор танилцсан хамтдаа амар байрал хийдэг байсан. Haifa гэдэг найз нь ааш те New Jersey-д амьдардаг. Тэгээд тэр Haifa найз дээрээ ирэх гээд яагаад нөө зочилж ирэх гээд New York энэ ирсэн шүү дээ. Хоёр охин мохноо дагуулж магуулаад. Тэгээд тэрнийхээ дараахан одоо fallout хийсэн. Haifa-д нь одоо Ash айгүй ингэж их donate хийдэг байсан. Нэг өөрийнх нь loyal donator хүн нь Haifa-д барил хийж яхад нь Haifa-д мөнгө өгчихсэн чинь donate хийчихсэн чинь уурлаад тэрнээс хойш ингэж ярилцгаа болоод харьцгаа болоод бөө юм болоод би бинийгээс то интернетээр өстө тэнийг мангараар нь туудаад та хамаг булаагаа би бинийхээ булаагаа одоо дэлгэлцээд бөө юм болсон шүү дээ тийм. За тэгээд тэр Haifa ч гэсэндээ бүр ингээл Ash-ага яриад салдаггүй заяа. Бүр ингээл баг лайв болгон дээрээ ярьдаг хэвээр муу Ash тэгдэг хэвээр тэгж Ash тэгдэг. Би өстой Ash ингэж байн хийлгүүл ингээ заяа бүр арай дэндэж ин одоо өстой ийм тэг сексийн зүйл мүлэг ингээ лайв дээр харуулаад би өстой Ash-ыг одоо юу яахын тулд TikTok-оос бүр үнэнгээсээ perma ban хийлгэхийн тулд би бүр ингээд юу яасан өмгөөлөгч хөлсөлж авсан гэж аахгүй манайхаа өмгөөлөгч хөлсөлж авсан. Crazy. Бүр тэгтлээ амар л Ash-ыг үзий ядж байгаа юм шиг байхгүй юу. Тэгээд ингээд өмгөөлөгч хөлсөж аваад өмгөөлөгчийнх нь тал хувийг нь болохоор Haifa-д ингээд donate хийдэг өөрийнх нь одоо followers-ууд нь мөнгөг нь өгсөн гэж байгаа. Нөгөө тал хувийг нь болохоор Haifa өөрөө гаргасан ингээд өмгөөлөгч бүр хөлсөд авчихсан байсан. Тэгээд одоо TikTok-ийн legal teamтэй холбогдно энэ төр гэж бөө юм басан байхгүй бүр ингээд бүр мөсөн Ash-ыг энэ TikTok-оос арчиж хаях гээд байгаа байхгүй юу. Тэгээд энэ яг үнэхээр үйлчилсэн юм уу? Haifa-гийн хийсэн одоо lawyer энэ авсан тэгж үйлчилсэн юм уу? Эсвэл бас нэг өөр зүйл басан байгаа. Тэрнээс болоод ban хийгдсэн юм уу? Мэдхгүй ямар ч гэсэн Ash TikTok нь ban хийгдсэн маа. Өөрийнх нь main account наа чи яаж айгүй олон аккаунттай шүү дээ 23 аккаунттай ямар ч гэсэн main аккаунт нь 1.1 сая followersтай яг тухайн үедээ байсан. Тэр аккаунт нь үнэнгээсээ ban хийгдээд delete хийгдсэн байгаа. Тэгээ хоёр аккаунт нь нэгэн дээр 200 мянган юутай дагагчтай нөгөөхөн дээр бас нэг хэдэн мянган дагагчтай ч үлээ тийм хоёр одоо backup аккаунт нь байсан. Тэр аккаунтууд нь бол яг байдгаараа байж исэн. Тэгээд юу болсон бэ гэхээр ч тийм өөрөө бас нэг хүнтэй л юу яагаад байжсан. Дахиад бас нэг heartbreak гэдэг одоо байгаль хийгээ байжсан баха лайв хийгээд тэгснээ ингээ өөрөө гадуур явж байгаа байхгүй юу? Гадуур явжгаад нэг газар 0 орох гээд 0-д явж ороод тэгэнгүүт 0-д орж явахдаа хүртэл ингээд лайва хийсээр л байсан нөгөө нэг охинтойгоо байрал хийсээр л байсан заяа. Тэг бүр ингээ явж орчих байгаа байхгүй юу? Явж ороод столондоо бүр явж ороод ингээ өмдөө доошогоо шувтлаад суугаад 0-н дээр суугаад тэнгүүтээ тэр одоо камера дээшээгээ болгоод ингээ харуулчихж байгаа байхгүй өөрийнхөө одоо хүүхааг өөрийнхөө нөгөө нэг pussy заяа. Ингээд яг юун дээр суудсан байх та 0-оор суудсан байх та ингээ доошлуулаад ингээ харуулчихж байгаа байхгүй. Тэг өөрийнхөө Т центрийг харуулж маруулаа. Гэтэ яг тэр левчинг мэвч хальт гарсан байсан л да бүр ингээ хөх нь бол гараагүй. Гэтэ өөрийнх нь яг нэг өмдөө талаар суучихсан байгаа дооцсог нь харагдаж байгаа. Гэтэ хөөхагийн нэг харж чадаагүй л да яг бол гидсэн her stomach was in the way. Гидсэн ингээд тэр юуг тагалцсан болохоор угаасаа харагдаагүй. Одоо хөөхөн өөрийнх нь нүүн харагдаагүй. Гэхдээ л айгүй шижгэн байсан. Okay, don't do that.
Can you just keep the phone up here? Like up here, okay? Yeah, like no, up. Ash, oh my God. Ash! Тэгээ тэрнээс болж байн хийгдсэн байх гэж хүмүүс ярьж байгаа. Тэрний дараахан ингээд маргааш н аккаунт нь алга болсон байсан. Гэхдээ яг Hefa ч баг өөрөөс нь болсон гэж бодлоо. Би өстой тэгээ Ash аккаунтыг got taken down гэдэг. Би өстой миний одоо тэр хуульчид тэгээ өмгөөлөгчд ингээд Ash-ийн аккаунтыг нь delete хийлгүүлсэн гэж яриад байгаа. Гэхдээ бол хүмүүсийн бодож байгаагаар бол тэр нэг 0 хийсэн зүйлээс нь болоод гэж бодож байгаа. За тэгээ өөрөөх нь ингээд энэ main аккаунт нь delete хийгдсэний дараагаар ингээд шууд гараад ирдэг штэ. Тэр аккаунт руу яваад орongууд account got banned гэдэг гараад ирдэг байхгүй. Тэгсэн чинь худлаасаа өөрийнхөө нөгөө нэг backup аккаунтаараа гарч ирэнгүүтээ манайхан тийм ээ би өөрийнхөө нөгөө нэг main аккаунтыг 1.1 сая followersтэй тэр аккаунтыгаа өөрөө delete хийчихсэн, өөрөө устгачихсан гэж ярьж байгаа байхгүй. Oh my god. She's so delusional. Бүр үнэхээр хүмүүс тэр худлаа ярьсан юмд нь итгэнэ гэж бодсон юм уу хайшин те. Тэгээ өөрөөх нь өгж байгаа шалтгаан нь болохоор те яагаад би устгасан бэ гэхээр зүгээр л би одоо I want to start over fresh гэж аахгүй би ингээл зүгээр бүх юмаа ингээд шинээр эхлүүлмээр байна. Тэгээ энэ бүх messy те TikTok төр байдаг иймэрхүү messy зүйлүүдээ артаа орхиод ингээд сайхан гоё шинээр ингээд TikTok-оо эхлүүлмээр байна. Тийм учраас би ингээд одоо delete хийхтэй өөрийнхөө тэр main account-ыг delete хийх одоо шийдвэрээ гаргасан гэж ярьж байгаа юм. That's so stupid. Хинч итгэхгүй шүү дээ. Хинч тэр тэнийг юмд нь итгэхгүй. Хин 1.1 сая followersтэй одоо TikTok аккаунт устгахгүй дээ. Тэ хинч устгахгүй шүү дээ. Тэгээд хүмүүс бүр ингээл за яг шүү гэл итгэхгүй байгаа. Hey you guys, yes, this is my actual account. It's a backup account. I deleted my account with my 1.1 million followers only because I want to start over fresh. I'm just like honestly over all the drama and everything. So, but yeah, like I needed a fresh start. That's another reason why I haven't been on live. Тэгээ дараагаар нь өөрөөхөн тэр нөө хоёр backup account нь бас нэг хэсэг байн хийгдчихсэн заяа. Хэдэн хоног байн хийгдээд гарч ирэхгүй байсан. Тэгсэн чи өөрөөхөө Instagram дээр гарч ирж байгаа хгүй тэгээ live хийнгүүтээ ёо би одоо ингээд те TikTok дээр live хийхгүй TikTok ашиглахгүй байгаа болохоор айгүй сайхан байгаа. Тэгээд би өөрөө завсарлага авч байгаа. Тэрнээс бол ингээд би өөрөөсөө байн хийгдсэн энэ төр юм байхгүй. Би зөвхөн өөрөө TikTok-оос ингээд одоо завсарлага break авахар шийдсэн. Ягаад гэвэл үнэхээр TikTok-тэй байхад айгүй хэцүү байдаг. Тэгээ одоо TikTok хэрэглэхгүй байгаа болохоор амар гоё peaceful айгүй гоё амар тайван амгалан байгаа гэж мэгэл заяа хүмүүс like that's a lie. Тэгээ өөрөө бүр ингээд өөрөө хүсээд тэгж байгаа юм шиг те. Зүгээр ингээд өөрөө own up хэмэрг байгаа хгүй тийм ээ манайхаа миний одоо аккаунт ингээд delete хийгдчихсэн би ингээд болохгүй бүтггүй юм хийгээдээ шалтан малдан зургаа ингээд юм харуулаадсан болохоор ингээд TikTok намайг ban хийчихсэн юм аа гэж үннээ хэлээд ингээд own up хийчихгүй худлаа яриад байгаа хгүй те. Би тэгээ зүгээр өөрөө тэгэхэр шийдсэн юм аа like what the fuck. I've been taking a nice little break away from TikTok. To be honest, if I wouldn't be on TikTok. It's so peaceful without it. It's so peaceful. Тэр Hefa-гийн тухай ярил бас юм шүү дээ. Hefa ингэж хэлжсэн байхгүй. Би ингээд хоёр охинд нь ороо авч өгсөн. Ороо авч өгөөд ингээд шууд онлайнаар захиалаад ингээд тэр хаяглуу ингээд shipping хийцэн гинэ. Яагаад гэвэл тэр охин нь хоёр охин нэг Ashтай хамтдаа New Jersey руу явж ирсэн шүү дээ. Hefa-тай уулзах гад. Тэр үедээ ингээд чи төрсөдрөөр юу авмаар энэ гэд Hefa асуусан юм байл да чи ингээд ор ах уу гэдгсэн чинь yes please гэж охин хэлжсэн гинэ. Тэгэж гуйж ин тэгээд ор аваад өгөөч гэж гуйсан гинэ. Тийм болохоор ингээд хэдийгээр Ashтай ингээд харилцаа болцсон ч гэсэндээ те ингээд Ashиг айгу үзээд яддаг ч гэсэндээ охин хоёр охинд амлсан ёсоор ингээд орыг нь авч өгөөд тэгээд shipping хийсэн байна л да. Тэдний гэрлүүн shipping хийчихсэн. Тэгсэн чинь ингээд орон байхгүй. Ерөөсөө ингээд тэр охин бас ингээд Hailey гэдэг охин бас ингээд TikTok гэдэг штэ. Тэрэн дээр ерөөсөө орон ингээд харагдахгүй байгаадсан. Тэгсэн чинь ингээд Hefa миний ингээд өгж явуулсан орон ингээд яагаад байхгүй байгаа энэ төр гэл. Тэгсэн чинь Ash чи ямар худалч чинь ингээд яг хоорондоо харьцахгүй байгаа юм л да. TikTok-оор ингээд live-аар ингээд би тэгээ юм яриад байгаа хгүй тэнгүүдээ үгүй Hefa ерөөсөө манай тэ охтодод ингэж ор авч өгөөгүй ямар ч тийм ормор ирээгүй наад Hefa ч ингэ худлаа ярьж байгаа худлагаас ингэ сайн хүн болж харагдах гад ингэж байгаа наа чи ерөөсөө маад ор байхгүй энэ төр гэж мэгээ заяа тэгсэн чи Hefa юу яриад байгаа би үнэнгээсээ ингэ ор авч өгсөн наад аашаа охтодод би ор авч өгсөн тэгээ тэр орнууд нь хаачсан би өстө мэдгүй байна нэг бол ингэ гэрлүүгээ аваад орсон юм уу хаачсан I don't know гэд тэгсэн чинь яг тэр одоо Texas мужи яг тэр аашаа амьдардаг хоттой ойрхон амьдардаг бас нэг өөр одоо Smiley ч үлээ нэг бас нэг TikTok live хийдэг эмэгтэй байдаг байхгүй. Тэр эмэгтэй албаар ингэ Ash-ийн гэрлүүн очоод
юунаас нь асуусан гэж аахгүй одоо neighbor тэгээ хөршөөс нь асуусан байл да энэ аашийн ингээд гэрт нь ирсэн юм тэгээ гадаа нь байсан юм том одоо package-нууд тэгээ орнуудыг ингээд харсан уу яасан болоо тэр гээд асуусан чинь харсан тэгээд delivery хийгээд ирснийхэн дараахан цагаан pickup truck за ийм одоо ачааны машин ч юм уу тэгээ нэг pickup truck надад гэдэг штэ тийм машин хурж ирээд аашийн одоо гэр бүлийнх нь одоо ээж аав нь ингээд аваа явчихсан ачаад аваа явчихсан гэж ярьсан байна лээ. I got major tea. Somebody just went and asked the neighbor for the beds that I delivered to the daughters. The neighbor said Ashley got a truck. Somebody came with a truck, Ashley's friend, loaded the beds and took them. She said they saw Ashley put them in a small white pickup truck. And that's probably her dad. So the girls probably do have the beds in the parents' house. Тэгэхээр Ashing ээж аав нь машинтайгаа хурж ирээд тэр оруудыг нь аваад өөрсдөө гэрлээ авчид явцсан байгаа хгүй юу. Гэтэ яг хэвтэ хоёр охин нь бол ингээд хөвчлэн ээж автанд байдаг гэсэн ингээ би ярьж ирсэн шүү дээ тий. Тэгэхээр тийм болохоор л авч явсан юм мэдгүй. Гэтэ ааш амир гүрэж авахгүй ерөөсөө ор ирээгүй мэрээгүй гэд худлагаасаа хайфаг нөгөө муу хүн болгож харагдуулах гадтай. Гэтэ очсон нь тэр хайфа ор авч өгсөн бол үнэн байсан юм байна лээ. Тэгээд ааш хүлээж авсан бол үнэн байсан юм байна лээ. Тэгээд ээж аав нь хурж ирээд өөртөө гэрлээ аваа явсан бол үнэн байсан юм байна лээ. За тэгээ манайхаа ааш нэлийн хэсэг бас ингээд байн хийгдсэн байж аваад буцаад тий аккаунтууд нь ингээд unban хийгдээд гараад ирсэн. Ерөөсө permanently ban хийгдэхгүй байгаа. TikTok ерөөсө бүр ингэж бүр мөсөн аашиг ингээд тэг kick out бол хийхгүй байгаа юм лээ. Тэгээд гэхдээ ер нь үзэлтүүд нь маш багассан. TikTok live-ыг нь өөрийнхөө жинхэнэ ёстой алдаг байсан үедээ яг тэр 12 сар марын үед бол ёстой бүр нэг live-ыг нь л ихэл 40-50 мянган хүн зэрэг үздэг байлаа штэ. Тэгэл хүн болгон л ярьдаг байлаа. Тэгэл өстой амар их мөнгө хийдэг байсан гэж яриадсэн шүү дээ. Өөрөө өстой нэг суултан дээр хэдэн 10,000 доллар, хэдэн 30-40,000 доллар олдог гэж ярьжсэн. Тэгсэн чинь одоо бол тэхээ болчихсон манайхаа. Ер нь ингээ хайп нь жоохон унчихсан гэсэн хүмүүс нэг ярихаа болчихсон, нэг сонирхоо болчихсон. Тэгээд тийм болохоор ингээд бас жоохон арга ядж байгаа юм шиг үлээ. Тэгээд нөгөө хөөрхөн амтан ааш чинь нэг лайв хийсэн чинь айгуу тийм сүлжээ wifi муутай газар байгаа мó хааш амар ингээ лаг хийгээл зөө амар ингээ гацч мцал гэл бүр нэг Nokia-гаас бараа ингээ лайв хийж байгаа юм шиг байсан хүмүүс тэрүүгээр амар шоолоо зөө. Өстой би өстой Louis Vuitton юм хэрэгэлдэг, би өстой Gucci-гийн юм хэрэгэлдэг, би өстой Dior-ийн юм хэрэгэлдэг. Та нар муусан юмнууд ядуу мадуу гэд биднийг ядуугаар нь дуудаад гэсэн чи өөрөө бараг сайн интернеттэй газарч байж чадахгүй бүр ингэтлээ доошоо орсон юм шиг л амар шоолж исэн. I'm turning my internet off. Түүнээс гадна нөгөө одоо ааш чинь small business owner байхаар шийдсэн байгаа. Нэг өөрийнхөө лайв дээр гарч ирэл манайхаа би ийм эхлүүлж байгаа гэдээ ярьж байгаа хгүй. Тэгснээр нэг ийм жижигхэн гялгар уудс ч юм уу нэг тийм торон уудс ч юм уу нэг жижигхэн юм хийждэг уудад байдаг штэ. Тийм юм дээр штэ scrunchy одоо өсний болт тийм scrunchie-нууд хийгээд тэгээд хажуу талд нь нэг тийм lollipop заяа ийм модон чихэр. Тэгээд тэр уутан дотор тийм scrunchie хийгээд модон чихэр хийгээд ийм тийм юм зарж байгаа гинэ. Хэдэн доллар 10 доллар орч гэлөө зарж байгаа. Өөрөөх нь тэр нь болохоор өөрөөх нь одоо юу н small business нь. Тэгэл амар суртай нэг small business хийдэг хүн шиг ингээл гарч ирэл. Би одоо ингээд одоо захиалгуудаа ингээд боож ин одоо эднэрийгээ би ингээд шудангаар явуулна. Та нартай эхний одоо худалдаа авалт хийсэн 10 хүнд нь тим юм өгөө шүү, ийм юм өгөө шүү гэл заа. Oh my god амар хошгорсон өөрийгөө үнэнгээсээ small business owner байна гэж бодчихсон заа. Тэг хүмүүс oh my god чи баг наадхаа Dollar Tree гэж байдаг байхгүй юу? $1 store. Америкт байхгүй. Яг тэр тэндээс авсан нь бол харагдаж ингээд bulk тэгээ бүр ингээд scrunch нь авчаад тэгэл тэр Dollar Tree-гээс бас нэг модон чихэр авчаал нэг жижигхэн гялгар утанд хийгээл тэрийг бараг 10 доллараар зараад байгаа юм. Хин наадах чамаас наадах чи авах уу ингээд те. Oh my god. Another free item as well. These are the scrunchies. Thank you. The first 10 people that place an order on this new website will get a cup. You will get like a goodie bag like this. Тэгээд одоо жоохон хэцүүдсэн юм шиг үлээ тэг бүр ингээд тийм scrunchy энэ төр хүртэл зарж эхэлж байгаа. Нэлийн хэсэг дээр зарж исэн. Тэгээд дахиад тэр аккаунт нь бан хийчихсэн манай. Яагаад гэвэл
TikTok дээр хэрвээ TikTok shop гэдэг юм байдаг. Монголд байдаггүй гэсэн би ингээд аль дээр нэг TikTok-ын тухай ярьж байгаад хүмүүсээс асууж ирсэн шүү дээ. Би ингээд Монголд TikTok shop байдаггүй гэдгсэн чинь зөндөө олон хүмүүс Монголд TikTok shop байдаггүй шүү гэдэг хэлжсэн. TikTok shop гэл ингээд 2-3 видео яваал нэг TikTok shop-ны тийм реклам гарч ирдэг байхгүй. Хүмүүс ингээд TikTok shop-тай ингээд affiliate болчихсон. TikTok shop-ны одоо баг Amazon энтертэй адилхан заяа. Тэгээ янз бүрийн юм байдаг. Тэгэл тэрийг ингээд зараад ингээд advertise хийгээд хүмүүс тэр линкээр нь орж авах юм бол тэр одоо advertise хийж байгаа хүнд нэг мөнгө ирнэ. TikTok shop, TikTok-ийн ч гэсэн өөрснөө мөнгө олно гэсэн үг. Тим нэг юм байдаг байхгүй юу? Хэрүү одоо энэ creator хүмүүс чинь TikTok shop-оор юм зарахгүйгээр ингээ affiliate болж юм зарахгүйгээр өөрснөө зүгээр ямар ч TikTok shop-тай хамааралгүйгээр гарч ирээд энийг худалдаалж гин ингэж аваараа тэгж аваараа гэх юм бол бас тэр чинь community guideline-ыг зөрчиж байгаа юм болдго юм байлээ. Тийм учраас ингээд тэрийг нь одоо TikTok олж мэдээд тэр аккаунтыг нь бас ban хийчихсэн. Тэгээд тэрнээс болоод ингээд хин Ash маань тэрхүү small business-ээ явуулж чадхааргүй болсон байгаа. За тэгээд энэ Ash бас нэлээд жоохон нэг 7-7 хоног ч юм уу тэ нэг алга малга болол. Гэтэ ер нь бол одоо ингээд хаяа ингээд нөгөө нэг хоёр backup account интерээс ингээд live энэ хийгэл байдаг юм байлээ л дээ. Бараг өдөр болгон ч хийж магадгүй. Гэхдээ ерөөсөө тэгж айгүй hype авч хүмүүсээр яригдхаа болсон. Тэгээд хүмүүсийн ярьж байгаагаар бол одоо бол Ash-ын live-уудыг нэг ихтэй гэхэд нэг 2-3 мянган хүмүүс л үзэж байгаа гэсэн. Тэгээд яг одоо Монголын хувьд бол ингээд сонсоход айгүй их сонсогдож байгаа байж магадгүй 2-3 мянган хүмүүс үзээд сууж ингээд ихээр чинь. Гэтэ яг Америкийн хувьд бол одоо энэ TikTok-оор live хийдэг хүмүүсийн хувьд бол одоо ялангуяа Ash шиг те бүр ингээд 30-40 мянган хүмүүсээр нь үзүүлдэг байсан хүн чинь гиг үнтгээ 2-3 мянган одоо үзэж байна гэхэр чинь бүр айгүй big drop байгаа зү. Тэгээ үнэхээр одоо нэр хүнд нь одоо байхгүй болсон. Одоо тэр hype нь байхгүй болсон. Хизээч нэр хүндтэй байгаагүй л дээ. Зүгээр яг нэг тэр өөрийнх нь нэрийг нь одоо дагдаг байсан тэр hype clout нь бол одоо багассан гэсэн үг. За тэгээ саяхнаас ингээ бас хүмүүс айгүйх ярьж гисэн байгаа нэг 2-3 хоногийн өмнөөс гээд яагаад вэ гэхээр Ash-ыг жирэмсэн гэдэг тийм яриа гарч ирсэн байгаа. Тэгээд миний үзэгчдээс ч гэсэндээ айгүй хүмүүс ойр үед асууж байгаа. Хүү Ash жирэмсэн болсон гэсэн үнэн үү? Ash жирэмсэн болсон гэсэн үнэн үү гэдэг айгүй комментууд DM-нууд иржсэн. Манайхан тэр чинь болохоор худлаа. Ash болж жирэмсэн болоогүй. Ash-ыг impersonate хийдэг нэг тийм TikTok аккаунт байгаа. Тэрэн дээр тэр аккаунт чи ягаа нэг Ash-ийн хурамч одоо тэр нэг шалтан зураг байдаг шүү дээ, тэ? Тэр шалтан зураг ингэ тавьчихсан байсан. Photoshop-ийг нэг тийм шалтан зургийг тавьчихсан байсан. Тэр TikTok аккаунт ахгүй. Тэгээд худлагаас Ash болж жүжиглдэг impersonation аккаунт гэсэн үг. Тэгээд тэр аккаунт одоо нэг тийм pregnancy test-ний тийм positive pregnancy test-ний зургийг ингэж тавингуудаа би өстө жирэмсэн болсон мэн гэснийг утгатай тийм юм биччихсэн байсан. Тэгээд тэр нь viral болоод хүмүүс Ash-ийг яг үнэнгээс жирэмсэн болчихсон байна гэж бодсон байгаа. Тэгээд бас McDonald's идж байгаа тийм зураг мөрөг оруулангуудаа ёо миний хүүхэдтэй айгүйх ингээд намайг идүүлж байна. McDonald's одоо хүсээд байна. Айгүйх идж чинь ухааны тиймэрхүү зураг мөрөг пост энэ төр айгүйх тавьж мавчихсан байсан. Тэгээд хүмүүс тэрнээс нь болоод ийм постнуудаас нь болоод ингээд бүрэн итгэчихсэн байсан. Ash жирэмсэн болсон гэд. Гэхдээ үгүй no guys, that's a fake account. Ash жирэмсэн болоогүй. Тэглэж хүмүүс харсан. Ash-ыг бааранд ороод юм уугаад, арх марих уугаад, пими уугаад байж байгаа гин харсан. Тэгэхээр одоо угаасаа жирэмсэн биш. Гэтэ мэдгүй Ash ер нь жирэмсэн байсан ч уухаар л хүн шүү те. Ер нь байгаа байдал нь. Тэгэхээр тэр нь бас яг proof болохгүй л те. Гэтэ угаасаа Ash жирэмсэн болоогүй тэр чинь хурамч аккаунт байсан. За тэгээд түүнээс гадна манайхаа Ash бас ингээл саяхан гарч ирэл хүмүүстэй би өстой шин хаус худалдаж авсан. Өөрөөх нь нөгөө өмнө амьдардаг байсан яг хаус бол биш town house гэдэг нэг жижиггэндүү хаус ч юм уу те. Тэр нь болохоор өөрөө худалдаж аваагүй байсан. Rent хийдэг, түрээсэлдэг байсан байхгүй. За тэгсэн чинь би өстой өөрийн гэсэн хаус худалдаж авсан. Тэгээд яг тэр өөрийнхөө амьдарч байгаа хотынхоо айгүй тийм гоё neighborhood те нэлийн тансаг neighborhood-д 1.1 сая долларын юм хаус авсан гэж ярьсан. Тэгэж бүр ингээл хүмүүст амар гайхуулаадсан. Тэгээд тэгсэн чинь хүмүүс яг худалдаж авсан байшин гин ингээд олчихсан. Онлайнаар олчихсан заяа. Тэр нь 1.1 сая долларын үнэтэй биш. Тэг өөрөөх нь хилээд байгаа ч тэр гоё neighborhood-д биш. Зүгээр өөрөөх нь амьдардаг neighborhood-ийн ойролцоо neighborhood байгаа байхгүй юу? Тийм тансаг neighborhood биш. Тэг 1.1 сая долларын үнэтэй биш. 130 мянган долларын үнэтэй ийм хаус байсан юм байна лээ. Хэвээ амар худлаа ярьж байгаа зү. Тэгээс 1.1 сая долларын house. Like, okay. This is where I invested my money. Into a house that can be our forever home. Тэгээ ер нь бол ингээл манай Ash чинь delusional хിവэрэл байна да.
ингээл chaotic зүйлүүдийг хийгээл мессеж зүйлүүдийг хийгээл одоо тэ янз бүрийн солиот юмдаг хийгээл солиот юмудыг яриад л тэгэл delusional хэврэл байгаа. Гэхдээ хөрхийн амтан нөгөө hype нь бол үнэхээр унчихсан. Ерөөсөө тэгэж хүмүүс нэг яриад хаа болсон. Тэгээ одоо ойлгож байгаа байх те. Иймэрхүү cloud бол ингээд те. Cloud чинь бол ингээд яг цаг хугацаа явах тусам ингээд алга болтой штэ. Алга болоод өөр хүмүүсийг сонирхож эхэлдэг. Өөр драмануудыг хүмүүс сонирхож эхэлдэг. Тэгж яагаад ааш яг өөрийнх нь тэрстэй амар үедээ те. Өстө өөрийнх нь cloud нь хизээч арилахгүй юм шиг өстө хүмүүсийг ядуугаар нь дуудаал өөрөө өстө хэдэн зуун мянган доллараар хийдгээр нь өстө томроол те. Би Teamch Dior хэрэгэлдэг, Teamch Louis хэрэгэлдэг гэж өстө хүмүүсийг ядуу мадуугаар нь дуудаал өөрийгөө өстө хамгийн сайхнаар нь яриалсан ингээд cloud нунсан гэдгийг бол өөрөө ажиглаж байгаа байхаа. A lot of y'all are saying I'm falling off. Well, you know what? I'm glad because y'all talk about who y'all want to talk about. As long as it ain't me, I'm good. За тэгээ хэрэг үүний дараагаар Аашийн тухай бүр аягүй солиотой галзуу одоо тийм chaotic амар зүйлүүд гарч ирвэл яран тэрнээс шууд ингээд энэ жоохон хийгээд байгаа жижигэн мессеж нь бол нэг ярихгүй зав. Яг гэвэл she's not relevant anymore. You know, she's not relevant anymore and she's not that chaotic anymore. So, амар том team chaotic юм л хийвэл би ярина, okay? Alexa, play Como La Flor. Como La Flor by Selena from Pandora. За ямарчсан та бүхэндээ сүүлийн үеийн Аашийн апдейтснуудыг өглөө. Тэгээд та бүхэнд энэ бичлэг таалагдсан байх гэж найдаж байна. Хэрэг бичлэг таалагдсан бол лайк дараарай. За ингээд channel дээр subscribe дарж амжаагүй байгаа бол subscribe дараарай. За ингээд миний Instagram account right here. Instagram-ыг нь бас дагаарай. За ингээд дараагийнхаа хоболонгаараа цоо шинэхэн бичлэгтэйгээ уулзалтлаа. Түр баяртай.